сонин содон хоол байхаа гэж бодож байна. Дахан хоншорч харин өстө хоншорт амттай байна уу юу? За манай аялын дээрийн нэвтрүүлэг Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотын Централ одоо маркет гэдэг алдартай газар ороод ирсэн. За ийшээгээ орох гэж бас нэгэн юм болж орж ирсэн. Яасан гэхээр нөгөө бүтэнсээ өдөр болохоор ерөөсө зогсоод байхгүй. Өстө бомбож гинжин төмдөж гинжин. Тэгээд одоо энэ дотор өстө янз янзын зүйл байна. Тэгээ нэг Мексик үндэстний нэг юм сонио хоол авлаа. Бас алдартай хоол юм шиг байна. Гахааны одоо жигэнсэн хэл мөн одоо гахааны хамар. Мексикчүүдийн тако бол маш алдартай. За таког бол манай үзэгчид сайн мэдэн шүү. Өөх ихтэй. Өстө аатагой хадуунагаатай, табаскотой. Очор бол өстө маш их байна. Би гахааны хэлэлж үзсэн. Зүгээр нэг одоо энгийн өхрийн хэл шиг. Гэхдээ нэг хадуунагаатай болоод олон төрлийн амтгчтай болохоор маш гоё, сайхан амттай байна. За ерөнхийдөө ингэж нэг ороож ягаад нэг юм. За би бол ингэж ичдэг юм дөө. Ингэж ичдэг. Гахааны яг студиж амттай байна. За манайхны хувьд ч гахааны хоншоор одоо би анх удаага идэж үзэж байна. Гахааны хоншоор бол их гоё амттай байт юм байна. За манай Монголд яад юм бол баг хайдаг болов яадаг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөөсөө энэ Мексикчүүдийн хоолнд бол одоо гахааны хоншоор хамгийн алдартай гоё хоолнд орд юм байна шүү. Янзтай гоё. 13 доллараар авсан. Надад бол тун амттай сайхан хоол байна. Дахиж бол би энэ хоолыг бол иднэ. Grand Food Market дотор хоол идэх сонирхолтой юм. Америкчууд бол одоо ерөөсөө бүгдөө энэ амралтын өдрөө энд өнгөрөөдөг гэмээр би болохоор энэ Мексик хоолнд нь айгу сонирхоод байгаа юм бас яг одоо амттайг шидэд манай ган үлзээ авсан байх хэвээр. Одоо идээд үзээ да. Гахааны хоншоор уу? Энэ гахааны хэлнэ. Ястаа гоё амттай юм байна. Нахан дуртай монголчууд бол үнэхээр сонирхолтой ийм хоол юм байна. Одоо нэг консервсэн тийм хэллэж үтсэн болохоос би яг жинхнээс ингэж одоо яг аюу гэдэг натуралны ийм гахааны хэл идчихсэнгөө аюугаа амттай байт юм байна. Энд бол өстой 9 шидийн зүсэн зүйлийн хоол байна. Тэдний бараг л одоо бүх төрлийн бүх үндэсний хоол байна. Америкчууд бол ерөнхийдөө олон үндэсний ястангуудаас дэлхийн олон хүмүүсээс бүрдсэн ийм ард түмэн болохоор яг өөрсдийнхөө одоо Америкийн хоол гэх юм бол үүргээр сэндвич гэдэг юм шиг байна. Бус нь бол дандаа энэ одоо олон үндэсний ийм хоол байдаг. За садхан арга гадгаа. Гахааны хоншоор одоо та идэж чадах уу? За одоо гахааны хоншоор идэж үзчихье. За одоо гахааны хоншоорыг нь идэж үзье. Ер нь гахааны хоншоор гэхээр их эвгүй сонсогддог. Гахаа чи өөрөө их янзын хантай. Тэгээ гахаан хоншоор чи ер нь бараг л гахааны одоо гол үндсэн царай гэж хэлж болно. Гахааны нүүр царай бол ерөөсө хоншоор нь байдаг. Тэгээ тэр хоншоорыг иддэг гэж би мэдээгүй. Ингээд хадэлтэй. Манай одоо продюсерийн ган үлзээгийн санаачдгаар юм гахаа хоншоор идэж үзээдээ. Энэ бол тийм үнэтэй хоол биш. Гэхдээ сонин содон хоол байхаа гэж бодож байна. Гахаан хоншоор чи харин өстө хоншоортой амттай байна уу юу? Үнэхээр ястаа гоё юм байна. Гахаан хэднээс илүү амттай юм байна. Что вам там хоншоор? Grand Central Market, Los Angeles, California. Very nice city. Dios Tacos.
Grand opening today.